Сайн байцгаана уу. Өнөөдөр бүгдээ маш гоё амттай, нэрстэй аягийн кекс хий. За жороо дахлаад танилцуулъя. Нэг аяг нэрс, дан нэрс яахгүй бол өөр жимсээс хольж болно. За би наран цэцгийн үр хийх гэж байна. Үрийг заавал хийх албагүй. Гэхдээ хийвэл бас илүү гоё тижээлэг болно. За энэ дээрээс нэмээс синамон орж байна. Боёо шанцаа, 2 банан элсэн цэхрийн оронд хэрглэж байна. За дээрээс нь газрын самрын тос орно. Газрын самрын тос маань булчин нэмэх зорилготой хүмүүст их гоё. Дээрээс нь нунтаг овёос орж байна. Овёосны гурилж гэж нэрлэдэг. Бага зэргийн сод, бага зэргийн давс орно. За дээрээс нь 2 өндөг орно. За 2 банана эхлээд бяцлаа. За өндгөө нэмье. Бага зэргийн содоо өөртөө тохируулаад бага хийгээрэй. Ихтүүлвэл гашуун болно шүү. За синамон хийн. Энэ болохоор үрсэл дараах зорилготой. За өөрийнхөө мэдрэмжээр энэ хичээр нэг жижиг халбаг багтлаар нь болчихж байгаа. За газрын самрын төсөөс 2 халбаг хийлээ. За ийм дурын нунтаг самрын тос хийж болно. Самраас харшилтай хүмүүс бол энийг хасчихж гоё амттал болно. За наран цэцгийн үрээ өөрийнхөө мэдрэмжээр хийчихнэ. Би нэг 2 том халбаг байхаар л хийж байгаа. За овёосоо болохоор өөрөө мэдрэмжээрээ тааруулна. Хит их хийхгүй шүү. За тэгэх юм бол өтгөн болчихно. Нэг мэдрэмжээрээ яг нэг юм тохируулаад хийчих. Хит өтгөн биш байхаар. Хамгийн сүүлд нэрсээ хийж байгаа. Тэгэхгүй бол нөгөө нэрсний маань өнгө хитрхи орчихоо. Өнгө жоохон сонирн болчихно. Тэгэхээр хамгийн сүүлд нэрсээ хийгээл хутгаал. Энэ бараг л өтгөн болсон байх шүү. Энээс жоохон бага хийгээрэй. Хэрвээ жоох өтгөн бол бас бага зэрэг ус нэмж болно шүү. За нэг 50 г ус нэмчээ. Ус нэмэхгүй байсан ч болно шүү. Энэ зүгээр би жоохон сая юугаа ихтүүлчлээ овёосоо. За нэрсээ хий. Вау, ямар гоё харагдаж байна. Нэрс үнэхээр гоё жимс шүү. Эрүүл мэндэд маш гоё антиоксидант баялаг, залуужуулдаг гоё жимсэндээ ордог. Манай Монголын бүр ориг жимс бол бүр гоё. Энэ бол одоо ингээд таримлал илүү их жоохон чихэрлэг юм байлаа Монгол жимсийг бодвол. Аян кексныхаа хэвэн дээр ингээд цаасаа тавьсан байгаа. Наалд болохгүй үднэс баг зэргийн шүртэг тосоо цацаад үгүй. Одоо хэдүүлээ. Энийг аяглаа авчи. $180 градуст 15-20 минут хийгээд болчихно.